За хөрхий Сингапурт ирсэн байж байна. Энд нэг хөрхий мацаанууд нэгэн зөв юу хувцаатай байлаа. Жохон бие хөвжилсэн. Цээжнийгаа булчин хөвжилсэн. Юу гэл тэрийгэл гайхалаа яаш. Тэр ч яхаа. Мацаанууд ч яхаа. Сингапурт ирсэн чи айгүй халуун байна. Чидэр орой халууцж явж байгаа. Дишиг нэг хямдхан буудлаа харна. Захиалаад орсон чинь капсул хотел гэсэн. Капсул гэснээр мэдгүй. Захиалаад орсон байна. Тэгээд капсул дотор ороод 10 цаг амар унтлаа. Нүд мүд хавдаад сэрлээ. Миний хөрхөн бацаанууд авнаа. Сингапур бол тэгээд их өөр юм аа. Одоо жишээ нь энэ гэхэд мөнгө шилжүүлдэг. Өөр орнууд руу гадаад руу мөнгө шилжүүлдэг юм машин байж жишээ нь шууд гудманд ингээл маа гэл мөнгөө Монгол руу явуулна шүү дээ. Энэ гэхдээ Монгол арай байхгүй хаа. Ан хүмүүс жимсний шүүсэнд авчирлаж байна. Энд кофений машин. Ер нь Сингапур маш аюулгүй бүх юм нь бэлэн маш цэвэрхэн хүмүүс нь соёлтой мэдлэгтэй тийм угаасаа аргагүй л дээ энэ ч та. Дэлхийд нэг хүнд ногдох GDP-гээр одоо бараг 1 шахуу явж байгаа орн баг шүү. Би нэг дээр харж ирсэн. Нэг хүнд $96,000 ногддог гэж хэлээ. Чи одоо 96,000 гэдэг чи одоо их л дээ ялтчгаа. За тэгээ миний энэ явж байгаа энэ газар бол Arab Town гэдэг газар юм байна. Тэгээ Merhaba Турк нөхөр Каппадокия чаас нэг Туркийн нэг газар баха. Arab Town гэдэг. Яа би тэгээс арай л 3 хувцас сонгоод энэ аим нартай хавхаар энэ хувцастай гараад ирдэг гэсэн. Ирэх юм да. За энэ өөр юу вэ? Истанбул энэ чи Arab Town гэслээ Турк Town гэсэн юм шүү дээ. Энд юу $5,000 торгоно гэж шүү дээ. За яавал торгох юм? Энэ ч одоо нөө юу шүү дээ. Хүнийг годмон нөгөө дуудаж муудаж нөгөө Монгол нөгөө баарон караоке гэдэг хүмүүсийг оруулах гээд байдаг. Оо яна. Тэрэн шиг тэгж хүн амтан руу жуулчд руу ингэж халдах одоо юу гэх юм те чичрэх тэгж болдоггүй юм байна. Хуулиараа хориотой $5,000 торгуулна. Сингапурын $5,000 гэдэг чи одоо юу вэ? 10 хэдэн сая төгрөг шүү дээ. 12 сая төгрөг байна. Үгүй л үү? Tax refund. Үчсэн газар өөр юм аа. За энэ бол за энэ планых амар мэддэг юм шиг те. Энэ ямар амар давгүй Москва аа. Орж олчихно. Султан Моск.
Wisi Towers. За ч одоо уг нь одоо л яг одоо 2 цаг гэдэг чи яг л болж байгаа юм байна да. За зээш орж явах дээ. Сайхан Москва. Би бол өнөөдөр зүгээр нэг сонс одоо юм биш зүгээр сайхан энэ хавийг ерөнхийд нь харуулад байгаа байдлыг нь харуулад удамш талбай хүн ам жуулчид нэг шиг камер урчиж зүгээр ерөнхий харуулъя гэж бодоод явж байгаа шүү. Гой маа ширхэгч хог байхгүй. Ширхэгч хогийн хүмүүс байхгүй гэж мэт. Гэхдээ нэг миний нэг энэ дээрээ сая нэг 2 хоногод анзаарсан юм. Хүмүүс нь жоохон хөндийдүү харилцаатай. Гэхдээ тийм муухай харилцаа байхгүй. Зүгээр ер нь жоохон хөндөө. Би эсвэл дандаа нөгөө айгу тулж харцдаг юм амьд харилцаатай орнуудаар явсаар байгаа. Тэгж мэдэрч иж бас магадгүй. Гэтэл ер нь нэг жоохон хөндийл байгаа юм да. Гэхдээ ер нь энэ бол ойлгомжтой л доо. Энэ хөгжингөө баян орнууд, хөгжсөн орнууд ер нь хүн хоорондын харилцаа нь ер нь жоохон байхгүй болоо. Жоохон хөндөрсөн юм ажиглагддаг. Мөнгөгүй боломжгүй орны хүмүүс бүр ядуу мадуу орны хүмүүс бол хог ийшээ чи. За хоёул юм байна. За энэ чи. Ядуу мадуу орны хүмүүс болохоор хоорондоо аюу тулж амьд харьцдаг, жинхнээсээ найзалдаг, жинхнээсээ харьцаадаг. Тийм юм шиг санагдд юм аа. Ер нь найзын харилцаан дээр ч гэсэн мөнгөгүй байх үед жинхэнэ найзууд байдаг. Тэгээ мөнгөтэй болцоогоод, карьертэй болцоогоод ирэхээр ер нь ашиг сонирхол мөргөлдөөд эхэлдэг. Тэгээ хоорондоо ихэнх найзын харилцаанууд ер нь мөнгө, карьернаас олж хосцдог юм шиг санагддаг. Угаасаа тэхгүйгээд ч яах вэ? Улаан цам ашиг сонирхлын зөрчилдсөн хоёр хүн чинь найзлаад байхад бас хэцүү. Яг хөө сайн найзууд байдаг л байх л да. Би ч юугаа мэдгүй. Би ч энэ зүгээр байсан шүү дээ. За, Сингапур гэж нэг иймэрхүү газар байна. Хүмүүс их хөвчлэн нөгөө нэг Marina Bay Sands гэх тэрийг л харуулад байдаг. Би болохоор зүгээр ингээ рандом годом талбай те. Автобус машин ёо чамд амар хурдтай байдаг. За тэгээ баян орон шүү дээ. Хот улс 5 сая үнэтэй лөө. 5 сая үнэтэй гэж байгаа. Нэг хүнд $96,000 навддаг. Энд чи одоо асар их мөнгө. Монголоос одоо юу юм бэ? 10, 12, 13 дахин юм уу та тий. Нэг монгол хүнийг нэг Сингапур хүн биш ээ. Нэг монгол хүнд байгаа мөнгийг нэг Сингапур юу 13 монгол хүн нийлээд нэг Сингапур хүний мөнгөтэй тайлбарлаж чаддаг. Азтай ойлгож байгаа л гэдэг. Барилга маялагыг бол их цэвэрхэн барьж байна гараад. За энэ орн чинь Сингапурын хүн амын 70% нөлөө хятад үндэстэн бүрдүүлдэг гэж байгаа. Тэгснэ
үлдэгдэл хувийг нь болохоор Малай үндэстэн энэтхэг юу ч үлээ нэг тиймэрхүү орны хүмүүс бүрдүүлсэн. Тэгээ ер нь нэг юм хятад муслим хоёрын юм холилдсон юм соёлтой орон байгаа. Одоо жишээ нь ихэд нэг хятад авахгүй явж байна. Саяны охин ингээд нүрэ битүү ингээд хэлсэн нинжа шиг болцсон явж байгаа. Азууд ер нь харлах айгуу дургуултай. Цагаан бьюти стандарт нь ер нь цагаан байх ёстой. Сав цагаан байвал хөрхөн гэж ойлгодог хүмүүс. Гэтэ ер нь яалтчгүй бодоод үзэхээр Азууд ингээд харлаад хар царайтай наранд харалцсан Азууд нэг юм гадаа ажилдаг хүн шиг л болчдөг л доо. Тэнгүүт охтууд яг эрэгтэй хүмүүс бол асуудалгүй. Эмэгтэй хүмүүс яг хар царайтай Аз эмэгтэй болж байгаа. Мэдгүй гэхдээ би одоо юу мухай расист юм яриад байна. Ер нь гэхдээ зүгээр тиймэрхүү байдаг. Үнэн тэр бол Азууд бол Аз залуучууд бол цагаан охтуудыг илүү сонирхдаг гэж байгаа. За гоё моо. Энэ бол тэгээд гоё моо. Мохо атархуу маягаар хэлдэг. Гоё моо. Яхтэ. Мусан Сингапурчууд. Би нэр ийшээ одоо хаашаа алхаад явж байгаа гэхээр нэг шопинг стрит рүү л явж байгаа юм байлаа. Нэрийг нь мартчихж жоохон байж байгаа санахаараа нэрийг нь хэлэн Сингапурын яг шопинг стрит. Одоо монголоор одоо юу гэх юм бэ? Дээр үед Улаанбаатарын чинь яг гол шопинг стрит нь хороолол байлаа. Хүн болгон шопинг хийх гэж хороолол орцгоодог байлаа. Шоу удах гэж хороолол орцгоодог байлаа. Одоо тэгсэн чинь хороолол жоохон өөр болсон. Юм шиг байсан шүү. 2 жилийн өмнө Монголд очиход хороололд очиж байсан чинь бас өөр болсон л шүү. Надтай яриад шүү дээ. Над руу хараад дуурайд идэх шүү. Сонирхолтой. За тэгээ Сингапур ийм хөгжсөн ийм оронд ингээд яг үзүүлчихээр ийм сонин содон хүнийг гайхуулчихаар юм ерөөсөө байдаггүй. Тэгээд хүн амтантай ингээд очиод хамаагүй юм ярих гэхээр өөдөөс жоохон гайхаж майхаад жоохон тиймэрхүү айгаад идэг. Тэгэхээр яг сонирхолтой блог ингээд гаргахад ер нь жоохон асуудалтай л да иймэрхүү орнод. Тэгэл ерөнхийд нь харуулъя л гэж бодлоо. Тэгээд Сингапурын өдөр тутмын амьдрал нэг иймэрхүү юм байна. Энэ залуу бол ингээд яагаад ч ингээд сууж байгаа юм бэ? Сингапур гэж Синга гэдэг бол ер нь тайлбарлая л да нэрээс. Синга гэдэг үг бол өөрөө санскрит хэлэнд арслан гэсэн үг байгаа. Синга арслан гэсэн үг. За пур гэдэг бол хот суурин газрыг пура гэж санскрит хэлээр нэрлэдэг юм байна. Ер нь энэ авийн одоо энтхэг Бангладеш, Малайз энэ авийн муслим шашинтай орнуудад ер нь пур гэсэн төгсгөлтэй хотууд аюу олон байгаа. Куала Лумпур ч гэсэн ер нь пураар төгсөж байгаа. Энтхэгт болохоор Нишапур гэдээ бас нэг хот байдаг. Ямар пуурч л амар олон пуур
Бүр энтгэх чинь бүр Сингапур гэдэг хот ч байдаг юм байлаа. Тэгэхээр энэ Сингапур гэдэг чинь Арслан хот, Арслангийн хот гэх үү, Арслан хот гэх үү. Ямар ч юм Арслангийн хот юм байлаа. Тэгээд Сингапур хотын эмблем нь болохоор энэ загсан биетэй арслан байдаг. Айгуу сонирхолтой юм байна. Яагаад гэсэн бэ гэсэн чинь Сингапурыг анх нээсэн нэг хаан билүү. Одоо нээсэн чинь анх нэг Малайзийн хаан ч лөө, Ханхын хаан ч лөө нэг нөхөр л ямарч байсан. Сингапурын арал дээр ирснээр хамгийн түрүүнд харсан амьтан нэг тийм арслан шиг тийм хачин амьтан байсан гэж байгаа. Тэгээд тэрнээсээ амар айсан гэж байгаа. Тэгээд за энэ бол ер нь Арслангийн хот юм байна. Хот болох юм байна. Гэт Сингапур гэд нөхөр нэрлсэн байлаа. Тэгээд дараа нь түүх археолог бүх судалгаагаар Сингапурын арал дээр арслан хизээж амьдарч байгаагүй байсан байт юм лээ. Тэгээ мань хүн одоо юу харсан бар ирүүсэн юу ч харсан. Тэгээд тэрийг арслан гэд итгээд тэгээд Сингапур гэх нэрлэлцээ одоо хүртэл ингээд Үрд Сингапур Арслангийн хот болсон. Гэхдээ хизээж арслан байгаагүй. Сонирхолтой түүх байна. Тэгээд дандаа санскрит хэлэнд Синга гэдэг үг арслан гэдэг. Санскрит хэл гэж өөрөө юу юм бэ гэсэн чинь энтхэгийн хэл байгаа байхгүй. Олон мянган жилийн өмнө энтхэг одоо хинду шашин байхгүй байх үед санскрит хэлээр ярьдаг байсан. Одоо болохоор хинду шашин гарснаас хойш хинди гэдэг юм. Одоогийн яг энтхэг хэл бол хинди хэл. Санскрит хэл. Энтхэг ч одоо Азийн хамгийн том, хамгийн эртний соёл суурин иргэншил байгаад байгаа. Тийм болохоор одоо санскрит хэлнээс Азийн бүх хэлнүүд юм үндэс угсаагаа авсан байдаг. Одоо Европт гэхэд нөгөө латин хэлнээс бүх Европын хэлнүүд суурь авсан байдаг шиг Азад болохоор санскрит хэлнээс бүгд эхлээ авсан байт юм байлаа. За энэ нөгөө Сингапурын одоо ерөнхийлөгч гэх үү, дарангуулагч гэх үү одоо хэн бэлээд нэр нь бас орж ирдгээ зэрэг. Сингапур бол ямар ч ардчилсан орн бол биш. Ингээд айхтар хөгжсөн юм гоё юм байгаа хэрнээ бидний хууль дүрм бол асар чанга, ерөн жоохон дарангууллын дэглэмтэй орн. Гэхдээ тэгж харагддаггүй л болохоос яг цаагаараа бол ер нь айгүй их дарангуулалтай орн гэдэж явдаг. Тэгээд одоо нөгөө амжилт олсон дарангуул юм да. Ихэнх дарангуулагчид улс орноо сүрүүлдэг бол Сингапурын дарангуулагч улс орноо ингээд дэлхийн номер 1 орн болгоо ийцсэн. Тэгээд тийм болохоор тэр хүнийг нь одоо нэг дарангуулагч нэтэ гэж буруутгаад авах хүн олддгоо. Тэгээ юм болгон муу гэсэн юм болгон бас 100% муу биш үүдэг. Нарийн утга учирыг ойлгох юм бол ер нь бүхэл юм шалтгаантай утга учиртай байдаг гэж би боддог. За тэгээ юу ярих вэ одоо өнөөдөр цаа хүн амьтантай нэг юм ярихгүй болохоор ингээд ганцаараа янз бүрийн юм яриад явдаг л өдөр болж их шиг байна да. Сингапур ерөөсөө энэ тэмдгүү нэг бол ийм хятадын соёлтой холбоотой юмнууд байна. Нэг бол ерөөсөө муслим соёлууд байна. Тэгээ хоорондоо хизээч юм үл ойлголцол маргаан үүсдэггүй. Гэхдээ муслимууд бол угаасаа бусад шашныг амар үүсгдэг юм шиг санагддаг. Тэгээд гэхдээ энэ нөгөө хятадын соёл чинь өөрөө айгүй зөөлөн 90% маргаан үүсэхгүй л дээ. Харин муслим христүүд хоорондоо ингээд нэг хотод ингээд амьдрах юм бол зодон болох хаа.
Ингээ хөгжсөн орон ингээд юу байдг юм аа. Контакт байдаг юм аа. Өдөрт Бангладешд явж ирсэн бол хүмүүс барьж идэх гэж байгаа ш наа зөв. Бангладеш хүмүүс нэрээ энд ирж их ажил хийцгээд юм байна. Янз бүрийн тэгтээ жоохон гологдол мяа ажлуудыг хог мог цэвэрлдэг мөрөлдөг жоохон мяа ажлуудыг Бангла нөхдүүд хийгээд байлаа. Тэгээд бас энд охтууд ирж их бие үнэлцгээж явах шиг байна. Орой ингээд явж хахад спа гэсэн газрууд амар олон тэгээд аваад оронгот битүү охтууд янз янзын орны охтууд байлээ. Вьетнам, Таиланд, Хятад охтууд ч байна. Монгол охтууд ч байгаа. Тэгтээ хэлж мэдэхгүй юм да. Ямарчсан Сингапур, Хонконг руу явж хүнд хөдөлмөр эрхэлдэг монгол охтууд бол байдаг. Хүнд хөдөлмөр, төвчшгүй хөдөлмөр аа. Тэгж. Энд бодмон тамхитч болдгоо шүү дээ энэ да. Хөл татаал явж ин да. За би ямарч хэлсэн нөгөө бодмондоо бараг л ирж ин Orchard Road гэсэн. Энэ бол одоо яг Сингапурын хороол юм да. Нэг худалдааны гудамж юм да. Одоо Сөүлээр нөгөө Мьондон гэдэг шиг те. Гэхдээ болоогүй ийшээ цаашаа дахиад 2-3 км явна. Гадаа гоё болохоор ингээд алхаад авах бас боломжтой байна. Сингапур орн бол хүн ам нь ер нь маш эрүүл чирэг, эрүүл хүмүүстэй орн гэж явд юм байна. Дэлхийд 2-т ордог ч үлээ 3-т ордог ч үлээ. Ер нь аль сайн чанаруудаараа Сингапур бол ер нь дэлхийд тэргүүлжил байгаа орн юм л да. Энэ ингээ явжсэн чинь метроны бодлоо байна. Яг тэгвэл метронд нь суугаад ганц бодол юу лээ. Би ч одоо зүг улаан шугамд нь суугаад ганц бодлоо бол болох юм байна да. Энд бас нэг сони Солонгос одоо Монголд ч гэсэн ингээд Солонгос шатны баруун тал зогсоод идэх шиг санагдаад байна. Зүүн талаар нь явдаг. Үгүй лөө. Бидний хамаарсан зүүн талдаа, зүүн гар талдаа зогсдог. Баруун тал нь явдаг юм билээ. Тэгэхгүй би андуураад байна уу мэдэхгүй. За Сингапурын метро ямар хон байна харцгаая. Ямар ч үсэн цахилгаан шатны их удаан явд юм байна. Амар дүгнэлт хийдэгтэй. За шугам нь иймэрхүү юм байт юм байна. Би ч одоо ийшээ явах гэдэг. Одоо болохоор би энд байгаа юм байна л да. Уулзуур энэ 3 шугамын уулзуур том метроны буудлын дээр байгаа юм байна шүү. За энэ виза уншиж байна. Чих гоё шүү. Шууд визаг банкныхаа виза картыг шууд дараад орно гэсэн үг. Ямар нэгэн тикет худалдаж авах шаардлагагүйгээр
болох нь. Болоо ш. Миний карт болохоор Таиландын Бангкок банкны карт. Шууд ажиллаж энэ. За улаан шугам руугаа. Энэ улаан өнгө мөн үү? Хүн байна. Энэ шиг байна. Юу вэ? Орчод. Би жишээ. За. Энэ бина. Окей. Энэ талаас суух юм шиг үү шүү. Окей, шиг суусан байж тээ. Ашигчтэй. Тэнд яга бэ гэж тавьчихсан л юм байсан шүү дээ. За яг тэгвэл энэ доторхыг харуулнаа. Дэлхийн хамгийн баян шахуу орны метроны доторх иймэрхүү байна. Тийм одоо би энэ орч худлаа заагаа явуулчихна да. Doors are closing. Next station, Somerset. За, ер нь хаташтай байна. Nangyari sa kantahan ko lang. Is it the Ion Orchard? Yeah, MRT. Out. За ингээд гараад ирлээ. Шууд дэлгүүр рүү орж энэ. Саяны метро бол нэг 2 буудал явхад нэг Монгол мөнгөөр нэг 2-3 мянган төгрөг хавцаа хасагдсан гэж бодож байна. За ингээд дэлгүүрүүд ингээд гоё юм аа, гоё юм аа. Гоё. Хоёрч гоё л доо. Гэхдээ энэ хөгжсөн иймэрхүү газар гоё мөртлөө сонирхолгүй. Сонирхол хоо гэл. Ямар өндөр барилга башин ийм гоё сайхан үнэтэй юм хараагүй шүү. Өчнөө л олон жил харж явлаа. Сонирн биш л дээ. Ер нь би хэлээд байгаа аялагчид гэж 2 янзын аялагчид байдаг. Нэг нь болохоор юм үнэтэй гоё сайхан өөрийнхөө одоо үзээгүй гоё юм аа үзэж харж одоо дутуугаа дутуу мэдрэмжээ нөхөх зорилготой нэг хүмүүс байна. Эсвэл бүр яг үнэхээр юм сонирч цаанд автлагдаж бүх юм сонин санагдаж ингэж ус агаар
Годомж талбай хүн шавж ялаа шумуул бүх юм сонин санагддаг тийм сониуч төрлийн аялагчд бас байна. Нөгөө нэг дутуугаа нөхөж яваа нөхдүүд яг би буруутгаад гэж байгаа юм биш тэгэл хүн хүний өөрсдийнх нь сонирхлын асуудал. Гэтэ тийм нөхдүүд бол ямар ч хэлсэн 5 удаа буудал казино үнэтэй ресторан тий юу гэдэг суши барбекю стейк юу гэдэг тэрийгээ сонирхно. Тэрнээс биш бусад орны энэ соёл, төв, нийгэм энэ ондоо байдал бол тэр хүмүүст огт хамаагүй байдаг. Би бол хувьдаа тиймэрхүү хүмүүстэй хамт нийлж аялах бол том дургу. Тэр цаг мөнгөний гарц болдог. Тэрний оронд ганцаараа ингэ явж исэн дээр бол үдээ харин ч нэг яна хичиг дагаад улаан гэрлэх хөөшс. Яа энэ тэмгэлцгааж байна. Би тэмгэлцт юм аа. Цагаа. Хүний мод өрөх гэж аа. Тэмгэлцэхгүй шүү. Гэвч нөө Будам руугаа энэ нэг цэнхрийг нэвт. Гэхдээ энэ цэнхэр энэ хүүхэн биш шүү. Тэр цаатлын цэнхрийг нэвт гараал орох юм байна л да. Эндээс чи хараа ганц подолка аваад өмсчихнэ байгаа да. За бичлэгнийхаа дараа л болоо да. Ховын асуудлаа. Энэ чи хараа битээхэн дэлгүүрүүд багч вэ. Зя нефт гараад ирлээ. Нефт гараад ирсэн шүү. Ойн ахыг хөшөө байна гэж харсан чинь ахгүй шүү дээ. За Сингапурын хамгийн том шопинг стрит иймэрхүү юм байт юм байна. Гоё хамаг юм гоё. За ийшээ явах хэрэгтэй юм лээ. За миний дотроос гидснээс ийшээгээ яв гэсэн мэдрэмж төрж байна. Миний гидсний мэдрэмж. Гидсэд дагаал явъя да. Гоё одоо юу хийх ёстой юм бол доо. Фонтон дээр очиж тэнэг юм яриад л тайна ш. Юу хийх юм бол доо хоол идэж үзэл тийм. Бас нэг нинжа шиг бахан. Гэтэ ингэж явах бас гоё хаа. Хэн царайг нь харахгүй байна. Гоё тийм гоё мэдрэмж, privacy өндөртэй мэдрэмж авч байгаа л да. Гоё. Би өнөөр иймэрхүү юм жуулчуд молчтой юм хотын төв биш яг хүмүүс амьдардаг хэсгээр нь явж үзүүлнэ.
Вау. Ахтар дэлгүүрүүд энэ өөрөө шүү. Би нэр сонноос Сингапурыг Синга гэж хэлэх маш дургу. Бас Синга гэж ярьдаг хүмүүст маш дургу. Зүгээр шалтгаангүйгээр ягаад чи Синга гэхээр нэг тийм гачин золбин санагдаад идэв. Зүгээр л Сингапур л гэлтэй. Ягаад Синга балер сонсогддөө штэ. Нэр тэрэг нэрээ өстой хэлчихье. Бити Синга гэж ярьчих. Окей. Энэ бол Сингапур. Сингапура. Синга гэж. Таад ирвэ Таиландд очиж үзчихсэн эсвэл Таиланд пив ууж исэн хүмүүсээ л Синга гэдэг пив байдаг. Тэр чи одоо дээр арслангийн зурагтай бас арслан пив гэсэн үг л дээ. Ер нь бол Таиландын пивнүүд ер нь Синга гэдэг байгаа, Лио гэдэг байгаа. Нөтх нь юу лээ? Чанг гэдэг байгаа. Чанг гэдэг нь заан, Лио гэдэг нь одоо leopard те. Одоо монголоор ирүүс гэдэг юм уу да. Тэгээд Синга гэдэг нь арслан гэдэг юм. Арслан, заан, ирүүс гэдэг энэ гурван пивтэй шүү дээ Таиланд ч. Зүгээр сонирхолж хэлж байгаа шүү. Ярих юм болтохгүй. Яа ишэгээ ахтар машинууд. Тэ хүмүүс нэг юм хүмүл бодолд автсан. Нэгнээсээ зайгаа барьсан. Тийм байх юм даа энэ хөгжсөн орнод. Гоё л доо тэгтээ сонирхолгүй. Тэр яг бас хөгжил дэвшил мөнгөөр амьдралын яг аз жаргалыг шууд хэмжих бол бас жоохон өрөөсгөл. Яг үүндээ зүгээр тэ ажиллаа игээд жоохон өртөө тэгээд жишээ тэргээ ороод зүгээр яг сайхан хүн шиг амьдарч байгаа хүмүүс бүр баян сэтгэлэн бүр бүх юм утгаа алдтлаа болжсэн хүмүүс хоёрын амьдралаас авч байгаа аз жаргал нь бас яг хэн нь илүү их жаргал мэдэрдэг вэ гэвэл бас энгийн амьдралаар амьдарч байгаа хүн илүү жаргалтай байх магадлал ер нь айгүй өндөр. Гэтэ нөх хүн хүсээгүй нөгөө голын нөгөө хэрэг гоё харагддаг гэдэг шиг та. Тэг юу ч яриад байгаа юм та. За. Тэг ямар ч гэсэн хүмүүсийн аз жаргалыг бас шууд мөнгө хөгжил дэвшлэр хэмжих нь бас жоохон утгагүй. Ер нь тэгэл нөгөө өмнө хэмжээ таарна гэдэг л их гоё л доо. Түрээсийн доонод байна. Учиргүй нэг ядуурчихгүй, учиргүй бүр хахад зацтлаа бойжчихгүй тэгээд сайхан зовлон жаргалаа тэнцүүлээд тэгээд амьдрах чинь л хамгийн классик амьдрал байгаа юм да. Тэгээ болж өгвөл энэ зэрүүгээр аялж танин мэдхүүгээ хэлээд тэгээ сайхан хүн шиг амьдрах шиг сайхан байхгүй даа гэж. Сүүлдээ бүр ярих юм болтохгүй амьдрал яриад. За хтэй яах вэ? Өнөөдрийнхөө бичлэгийг нэг ингэсгээд дуусгаад аа нэг иймэрхүү байт юм байна. Хотын төвийн өдрийн амьдрал шопинг стритүүд ингээд дэлгүүрлөө орж үзээд ч одоо яах вэ те. Тэгээд ороод бүгд адилхан сайхан дэлгүүрүүд байгаа. Зөвхөн гудамж талбай, хүн ам иймэрхүү юм л харуулъя гэж бодсон юм аа. Бага байдлын яг тэр чигээр нь те.
За ингээд болидо ч дуусгаад байна өдрийнхөө энэ бичлэгээр. Би одоо энэ хавьяас нэг футболч ч юм уу худалдаж аваад тэрийг өмсөд орой нэг Сингапурын шөнийн амьдрал тэ нэг уламжлал ясаар шөнийн амьдрал ямар хөөндгийг нь харуулнаа. Буудалтай очсон 2 цаг амраад 3 цаг амраад усанд ороод тэгээ гараад нэг шөнийн амьдрал night club ч юм уу орж үзээд ямар байгааг нь дараагийн бичлэгээр харуулъя да.